Ховдод, Хар хоринд, Улаанбаатар хотод, за бүр цаашлаад нөгөө эдийн засгаас ирэхэрдэг 21 аймагт 20 анги нэмж барихгүй болохгүй гэж ярьж байгаа. За та нарт ямар нэг юм төсөөлөгдөж байна уу? Надад бол Монгол улс тэр аяараа нэг аврах том шорон болохоор төсөөлөл бууж байна. Зөвхөн 2018 онд гэтэл зөрчлийн хуулиар 1,500,000 хүн торгуулж хэлэх үг бичих сэдвээ хаан болгуулж хальширч мохсон байдалтай байна. Энэ бол зөвхөн эхлэл шүү дээ. Цаашдаа юу болно гэж бодож байна? Эдийн засаг сэргэхээр аймаг бүрт шорон барихаар төлөвлөсөн байна шүү дээ. Монгол Ардын намынхан. Тэгэхээр эрх баригч Монгол Ардын нам зөрчлийн хуулиа улам бүр чангаруулж торгоод өнгөрөх биш харин барьж хордог дэглэм рүү шилжүүлэх юм байна. Монгол улсыг тэр жигт нь аврах том концлагер болох бэлтгэл ажлын эхлэл нь өнөөдөр Монгол улсын насанд хүрсэн хүн бүрийг хамарж байгаа зөрчлийн хууль байсан байх нь. 2020 онд Монгол Ардын намыг ахиад сонгочих юм бол эдгээр зөрчлийн хуулиндаа торох биш барьж хорих заалтыг ахиухан оруулна. Үг хэллээ шорон, юм бичлээ шорон, жагсад цуглаа шорон, дарга даамлуудыг шүүмжиллээ шорон. Шорон. Бид Монгол Ардын намыг ийм хийгээд гэж сонгосон билүү. Тэд төрийн ордонд бид шоронгийн камерт. Улс орныг минь хулгайлан зөөсөн этгээдүүд бүгдээрээ эрх чөлөөтэй явах хатал улсаа хамгаалсан хэнийг боловч шоронгийн нар хүлээж байгаа болж таарлаа. Эдийн засаг сэргэхээр аймаг бүр шорон барина гэдэг чинь тоглоом биш шүү монголчуудаа. Ирэх 4 жил та нарын ихэнх нь шоронд орно. Харин тэд дээгүүрээ улсыг минь хувааж аваад найрлана. 24 онд тэд гадаад руу зүгтааж одно. Бид харин аймаг бүрийнхээ шоронд орилж гиншсээр хоцорно.